За Монгол улсад машин үйлдвэрлэлийн цоошин салбарыг хөгжүүлэх энэ хүнд ачааг надтай хамт өөрлөсөж яваа цэцэг маань инженер маань 1974 онд Армян улсын Ереван хотод машин үйлдвэрлэлийн инженер технологич ийм мэргэжлийг бол эзэмшсэн. Эх орондан ирсэн даруйда автозасварын заводын техникийн хэлтсийн технологийн товчоонд технологич инженерээр томилогдсон ажиллаж эхэллээ. 1000 гаруй ажилтнтай улстан том тооцогдох автозасварын завод шин сэлбэг их засварын үйлдвэр дугуй хатаалга эризэн гэх мэт олон цехүүдээс бүрдэж тээврийн салбарын их ажлыг нуулж байсан юм. Техникийн хэлтсэд мундаг инженерүүд байлаа. Зохион бүтээх товчоотой, технологийн товчоотой. Дээр нь миний одоо хариуцж байгаа гэж байгаа нарийн баачны цех маань болохоор Хөдөлмөрийн Баатар Шаргуугай. Тэгээ мундаг одоо токорчд, үлгөөчд маш сайн мэргэжилтэд эзэн болсон хүмүүстээр очисон учраас надад бол ажиллахад их гоё өгөөд хурдан би ажилдаа татсан. Тэнд 2 жил болоод 76 онд тээврийн яамд одоо томилогдож ирж тэнд хангамжийн хэлтс гадаад сэлбэг материалын хангамж дээр чиг хариуцж ажиллаж ирсэн. За дээр нь дахиад 1983 онд одоогийн Украин улсын Луганск хотын дээд сургууль, техникийн дээд сургуулийг дотоод шатлалтын хөдөлгүүрийн инженер, механикаар ингэж төгсөж ирсэн. Манай тээврийн салбарын шилдэг оюутан байх үедээ бол мэргэжлийн чиглэлээр өмнө сурч ирсэнтэйгээ холбоотойгоор өөрөө маш их ажилсаг хичээнгүй хэлний чадвар нь сайн байсантай холбоотой. Ер нь бол дандаа лонц сурч ирсэн дөө. Тий. Манай тэргүүний оюутнуудын нэг байсан. Тэргээ төгсч ирээ дахиад яамда үйлдвэр техникийн хэлтсэд ажиллаад энэ улсын хэмжээний тээврийн одоо байгууллагуудын гаражийн аж ахуй, ерөнхийдөө ерөнхий механикийн алба гэсэн үг. Дээр нь улсын хэмжээний автомашины одоо тоо бүртгэл, данснаас асах ажлыг нэлээд олон жил хариуцж ажилласан. За Монгол улсад машин үйлдвэрлэлийн чиглэлийн үндэсний стандартууд үндсэндээ байхгүй байсан. Эрдэм шинжилгээний тээвэр эрдэм шинжилгээний байгууллагадаа бас нэлээд хэдэн жил сүрэн сайдынхаа урилгаар ажилласан. Тэндээс нэлээд бас юм техникийн баримт бичиг стандарт боловсруулах арга зүйд нэлээд үнцгэрүүлэн суралцсан. Тэгээд одоо бол би нэг 10-аад 10 гаруй үндэсний стандарт боловсруулж батлуулсан хэмжээнд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Сэлтгэн инженер цэцэг маань зөв тооцоод машин үйлдвэрлэлийн техникумыг нарийн байгалийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлэр 1974 онд мөн машин үйлдвэрлэлийн дээд сургуулийг 1983 онд тусгаж мэргэжилтнэр ямтай ажилласан бүтээлч техник сэтгэлгээ сайтай техникийн зураг төсөл материал боловсруулалтаа чамдгай энергийн нэг хэлцэн ганц эмэгтэй байсан юм аа. Хамтан ажиллаж байсан нөхцөлийн донд чадвар мэргэжлэрээ энзэгцэн үлдсэн ажилласан байсныг би сайн мэдэх юм аа. Дизель хөдөлгөөртэй автомашины утааны тасалдагчлалтын зөвшөөрөгдөж дээд хэмжээг арга гэсэн стандарт байна. Бензинээр ажилладаг хөдөлгөөртэй автомашины хор таягдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээгээд ийм стандартуудыг бол харж ийн л да. Тэгэхээр өнөөдөр манай Улаанбаатарын гудамжаар ер нь Монгол улсад явж байгаа автомашин техникийн хөдөлгүүрийн хор таягдал ямар түвшинд байх вэ гэдгийг тогтоож хянаж техникийн үйлчилгээр зөвшөөрөгдөх эсхийг нь тогтоохын тулд энэ стандартуудыг баримталж байгаа. Бид энэ Европын холбооны техникийн зохицуулалтын 20 оны 4-ийн хүрээнд, шаардлагын хүрээнд энэ MNS ISO стандартуудыг боловсруулах ажлуудыг бол бид хийсэн. Тэгэхээр манай цэцэг маань инженерийн энэ өргөн талт мэдлэг, ур чадвар, тэр Орос, Англи хэл дээр ажиллах энэ чадамжууд нь бол энэ үндэсний стандартуудыг боловсруулах гол одоо локомотив зүтгүүр нь бол болж өгсөн юм байна. Монгол металл концернд
одоо манай засварын заводын даргаар захирлаар маш удаан олон жил хамгийн удаан ажилласан тэгшүүн гэдэг хүний удирдлаганд тэгшээ дарагч удаа хүсэл гаргаад би бас зөвшөөрөөд ингээд тэнд очиж үйлдвэрлэл гадаад харилцаа хариуцсан мэрэгчлэлтнэр ажиллаад нэг хэсэг тэр хугацаанд ер нь Монголын одоо металл боловсруулах салбарын хүчин чадал үйлдвэрүүд хэн ямар боломжтой технологийн боломжтой хүнд ямар одоо програм хангамжинд байдгүй хэн юу чаддгүй тэр талын судалгаа тэр талын одоо мэдээллүүдийг бол ер нь тэр үедээ зангиджсэн одоо болтол яг тэр ажлаа бол бараг сайн дээр унтсан дээр хийсээр явна. Одоо нэг төмөрлөг машин үйлдвэрлэл инженерингийн ассоциац гэдэг юм инженерингийн төрийн бүс байгууллагыг тэргүүлдэг. Цахилгаан дээр компани дээр олон төрлийн дүү буус, мон буусны угсрал үйлдвэрлэлийн ажлыг бол гардан хариуцж одоо энэ ажлыг бол хийж байсан. Тэгээ цахилгаан дээр компани дээр технологи инженерээр орж ирсэн бол цаашлаад ингээд техникийн зохион бүтээлд чанарын хяналт шалгалтын албаны дарга гэдэг энэ том албан тушаал дээр томилогдож за доороо 10 гаруй залуу инженерүүдийг удирдан зохион байгуулж тэднийг сурган дадлагжуулж ингэж бол ажиллаж байсан юм аа. Нэг он 2004 онд тэтгэврт гарсан. Тэгээд би 2023 онд докторийн зэрэгээ хамгаалсан. Тээврийн экологийн чиглэлээр Номон хойлдын компанитай хамтарсан эколог бус гэж энэ үйлдвэрийг бол байгуулсан. Тэгэхээр энэ үйлдвэрийн анх байгуулах, тэр үйлдвэрийн техникийн төлөвлөлтийг хийх, тэр үйлдвэрийг стандартад нийцсэн машин үйлдвэрлэлийн том үйлдвэр болгох энэ ажилд бол одоо бас яг мөр зэрэгцэн зүтгэж энэ компани гүйцэтгэх захирлыг хийж энэ евро 4 хөдөлгөөртэй одоо портал тэнхлэгтэй гэж ярьдаг энэ нийтийн тээвэр шинэ технологи инновацийн анхны автобусны угсралт үйлдвэрлэлийн ажлыг бол манай цэцгэн инженер зохион байгуулсан. Тэгэхээр одоо бол Авма гэж нэг сайхан тийм зоригтой эх оронч нэг ах トゥ залуучуудын байгуулсан компани авчруулын үйлдвэрийг надтай бол 2015 оноос холбогдсон одоо ерөнхий хайтайхан ажиллагаанд жигдэрсэн ийм авчруулын үйлдвэртэй зөвлөх инженер хийдэг. Ингээд Монгол улсын машин үйлдвэрлэлийн хөгжлийн тулгын чулууг тавилзж байгаа цэцгэн инженертэй маш их баярлалаа гэдгийг бид хэлэх ёстой. За цэцгэн инженертэй бид аз жаргал сайн сайхан бүгдийг хүсье өрөөё.